Ээдрэтэ. Ээдрэтэ нөхцөл байдлаас яаж хамтын хүчээр гарах вэ гэж их сайхан уриалгад бид гарын үсэг зурлаа. Бид нар асуудлыг шийдэх чадвартай гэдгээ цөмөөрөө гаргах ёстой гэж санаж байна. За энэ 4-ний өдөр бид нар яс харуугаад улсын хурлд судалтай болон төлөөлөлт улс төрийн номууд иргэдтэй хандсан тийм уриалга гаргасан. Тэр уриалга нэг л хуудас байна. Тэр 5 хаяг бол мартсан байж магадгүй гээд яг хэв мэдээлэл тухай үед гарсан. Гэхдээ бас мартсан байж магадгүй гэж өгч байна. За тэгээд 7-ны 5-ны өдөр дахин юм уулзлуулсан. Тэрний материал гээд бас нэг 70-80 орчим материал хуудас материал байгаа байна. 2008 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хот Монгол Улсын ерөнхийлөгч намбарын энх баяр Монгол Улсын хурал судалтай улс төрийн намуудын удирдлагуудтай хийсэн зөвлөлдөх уулзалт 2008 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 16 цаг 45 минутад болов. Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын ерөнхийлөгч энх баяр нээж удирдав. Олон гомдол байна. Гомдлуулган дээр тодорхой зөрчил бодлон гарсан гэрчтэй баримттайгаа байгаа. Энд яг бүр нэг бичгэн байна. Сонгол ерхий хорооны даргын энийг ингээд аваа, саналыг нь ав гэд ингээд бүр явуулж байсан бичгэн энэ байна. Өнөөдөр миний ард түмэн ингэж бичиж байна. Цаана нь чадахгүй өчнөө байгаа шүү дээ. Яагаад ингэж байгаа юм бэ? Та нар чи юу юм? Ерхий сайдаа. Цагдаа ч нь бууцсан байна шүү. Өөрт ч нь хэлэхгүй байж магадгүй, нууж байж магадгүй. Цагдаа ч нь галт зэвсэг хэрэглээгүйгээд хурал дээр мэдэгдээд байл л шүү дээ. Ямар учиртай юм бэ? Яалаа гэж. Тийм юм байхгүй. Наадах чинь хэлж болноо. Би мэдэж байна. Төрөөчөөсөө гарсан нь ирээд уулзаад зовлон жаргалаа ярьж байна. Би арт кино театрын үүдэн дээр байж байсан чинь гів гинэт аваачаад цагдаа дуудаж явж идэн. Тийм. Тэр хордог юмдаа хийчихэд телегийн нэг тийшээ сугуулж шидэд төрөвчиг нь ийшээ шидэд ингээд 2 хонуулчаад маргааш нь ганц хоёрын асуугаад явуулсан. Явуулахад нь би төрөвч авна. Би тийм юм авна гэсэн чинь битгий олон юм хуцаад бай яв гэсэн. Би ардын үүдэн дээр зөв зүгээр явж байтал намайг барьж авсан гэж байна шүү дээ. Яаж угаа юм? Тэнд хяналт байсан юм уу? Байхгүй юм уу? Эсвэл ингээрэ гэсэн юм уу? Нэг сайн айлгадахаарэ гэсэн юм уу? Эсвэл та нар мэдэхгүй байгаа юм уу? Ийм байдлаа. Үнэхээр хэлэх үг олдохгүй байна шүү дээ. 16 настай хүүхдийг хойноос нь булчингэн зад буудаад хайчихсан одоо гэмтлийн эмнэлэгт хэвтэж байна. Хойноос нь шүү. Буудагдсан хүмүүс дандаа нуруунаасаа юм байна лээ шүү дээ. Ер нь дагцнаасаа энэ нь зад буудагдсан байна лээ. Ур талаас нэрээд эсэргүүцсэн бол ур талаас нь бууцсан байж таарна шүү дээ. Би тэр танаа хууль зүйн сайдын телевизээр ярьж байгааг харсан. Ерөнхий сайдаа иргэд хоорондоо хөөцөлдөж буудалсан шиг байна. 2 хүн гэж хэлж байсан. Гэтэл хэдийн тэр чинь госпитал 1-р эмнэлэг гэмтэл дээр очиод хэд хэдэн хүн нас барчихсан байсан. Яагаад ингэж дарж байгаа юм? Яагаад нууж байгаа юм? Мэд сэрвэж. Чи намайг байцаагаад байгаа юм уу? Яагаад байгаа юм? Тэгж байна. Үүнээс ч өөр газар дахиад байцаана. Чи наадхаа шалгуул. Энд хэлсэн үг чинь бүгдээрээ хариуцлагатай шүү. Хариуцлагатай. Та нарын бас хариуцлагатай биз? Хариуцлагатай. Цагдаа чинь хийсэн байвал хариуцлагатай биз? Хуулийн хариуцлага хүлээн биз? Хүлээнэ. За тэгвэл ойлгомжтой. Тийм, хүлээн. Тэгвэл өөр хэрэг. Энэ сэдвээ хаачих вэ? Хариуцлагатай гэдгийг би чамд дахиад хэлье заяа. Чи улс төрийн намуудын нөхцөл байдлаас гарах юмыг битгий ингэж өмүүлэх гээд бай. Чи тойрог дээр унсан байж болно. Чамд болвол хамаагүй байж болно. Хариуцлага надаас асуух гэж байгаа бол чамтай чамгүй хариуцлага хүлээн. Хариуцлагын тухай болвол энэ уулзалтан дээр би дахин гавтан хэлье. Тийм ээ. Засгийн газрын үйл ажиллагаатай миний үйл ажиллагаатай холбоотой юм байвал би хариуцлага хүлээе. Би мэдэхгүй. Ерөнхий сайд нь үүрэг өгсөн юм уу? Тэр аюулгүй зөвлөлч нь үүрэг өгсөн юм уу? Үүрэг өгсөн байна. Галдаа прокурор одоо мөрдөж байгаа үстэй. Тийм, одоо мөрдөж байгаа. Тэгвэл үүнийг нь харъя л да. Прокурор тогтоогоогүй байхад дэвлэгч өгч ийм нөхөр хаанаас яаж тогтоодог байна? Яах вэ баяр дарга? Бас яаж тогтоодгийг нь болно шүү дээ. Түүнийг нь тэгээд орчихгүй да. Хүн буудуулж өгсөн нь үнэн шүү дээ. Үгүй, чи хүн өгсөн тухай яриаггүй шүү дээ. Чи яагаад буудаж байгаа юм? Засгийн газар яагаад буудаж байгаа юм гэж. Хэн ч үүрэг өгсөн юм л гэж асуусан шүү дээ. Эсвэл дураараа ингэдэг болчихсон юм уу? Чи асууж байгаа бол би хариулахад бэлэн байна. Тийм. Доромжилж байхад болвол гонжин жоо гэж би хэлнэ. Юу гэж ойлгоно уу? Ойлголоо да. Би асуусан шүү дээ. Чамд оромжлуулаад сууж байдаг хүн гэж энд байхгүй. Би танах команд өгсөн юм уу? Яасан гэж би асуусан шүү дээ. Эсвэл тэр хүмүүс чинь дураараа дургсан юм уу? Тэгэхээр н год үсрээд чамд их гэж байх ёстой юм уу? Хэн мэддэг юм? Битгий солиор чи. Бүх юмыг тогтооно. Чамайг босс тонгоо гэж хэлээгүй шүү дээ. Тийм бүх юмыг тогтооно. Очоод зөвөр хүмүүсээс юм асуухад булааж авна гэд байгаа байхгүй юу? Чи дуугүй байж л да. Би саналаа хэлж байна. Тэр чинь мөрдөн байцаал биш шүү дээ. Өөрөө бас л худлаа мэдээлэлтэй сууж байна шүү дээ. Элбэгдэж дарга энэ таваарш айтайхан болгооч. Таваарш гэх юм байхгүй. Ямар учиртай юм бэ?
Цагдаач нь худлаа мэдээлэл өгсөн байна. Орж ирээд л хураа агсан тавиад байх юм. Ямар учиртай юм? Дөрөлгч одоо жаахан тайван зарчмын асуулт хариултаар л явъя. Битгий уурал. Би одоо өнөөдөр зүгээр иргэн энэ хоёр гэдэг хүн бас энэ 7 сэргийн асуудлыг л үнэн зөвөр ойлгоход өөрөөс ч гэсэн хувь нэмэр оруулъя гэж бодож байна. Эндээс айд зүгтах, дуугаа болох, дуугаа хураах шаардлага байхгүй. Эсвэл нэг хэсэг хүмүүсийн шийдчихчээд нөгөө бусдууд нь мултарч үлддэг нь байж болохгүй. Өнөөдрийн болж байгаа өрнөж байгаа үйл явдал дээр цагдаа үнэхээр хүн буутсан байвал хариуцлага хүлээх нь гарцаагүй. Цагдаа биш өөр гэмт хэрэгтнүүд буудсан байвал тэр хүмүүсийг олох ёстой. Бас хариуцлага хүлээх нь гарцаагүй. Миний өнөөдөр гайхаад байгаа зүйл юу вэ гэхээр гайхч байх одоо шүүмжлэлтэй хандж байгаа зүйл юу вэ гэхээр дахиад л олон дахин урдамж тэгжсэн дахиад л энэ бүх бодлооны тарьсан улс төрчид улс төрийн номууд нь дахид сугараад ямар ч буруугүй хүмүүс болоод л тэрний хэдэн цагдаа, хурамдаа, нэг генерал тэгээд нэг одоо ах дүүгээ үр хүүхдээ алдсан хүмүүс л хоорондоо хэрэлдээд л маргалдаал тэр дунд нь өмгөөлөгч нар нь одоо өмгөөлөх дээр бас алдаад гаргаад байгаа юм уу эсвэл одоо өмгөөлөхийн таагчийг хэрэглээд байгаа юм уу нэг тийм ойлгомжгүй байдал үүсээд шүүхэн дунд нь хөрхий юм зохицуулах гэж нэг оролдоод байгаа юм шиг эсвэл одоо хүчнэх гээд байгаа юм мэддэхгүй нэг ийм хачин байдал ороод тэгээд энэ асуудлыг харьж гармт шалтгаанууд нь болохоор талцаж хуваагдаад хэвлэл мэдээлэлээр янз янз яриад байгааг л би шүүмжлэлтэй хандж байгаа. Та нар бити тэрэнд автаач. Ер нь явж хамгийн гол буруутнууд нь улс төрчид, улс төрийн намууд шүү гэдгийг бас энэ завшааны ажлаа тавгад хэлж байна.